За Gemini 3.5 Live Translate нь Google-ийн Gemini 3 Pro архитектур суурилсан яриаг шууд бодит цаг хугацаанд өөр хэл рүү хөрвүүлэх зорилттой юм байна. Энэхүү Live Translate нь 2026 оны 6 сард нээлттэй хийсэн байна. Gemini 3.5 загвар нь маш том хэмжээний хиймэл оюуханы модельд бол гар утас эсвэл компьютерийн дотоод төхөөрөмжтөр биш зөвхөн Google-ийн сервер дээр боловсруулалт хийгддэг. Тиймээс аудио заавал интернетээр сервер рүү шууд дамжиж орчуулагдаад буцаж аудио хэлбэрээр ирдэг тул тогтвортой интернет холболт хэрэгтэй байдаг байна. За нийтдээ 70 гаруй хэлийг шууд орчуулах чадвартай юм байна. Энэхүү орчуулах технологиг компьютер болон гар утсаараа хүлээн авах боломжтой. Кино, контент, сургалт, уулзалт, аялал гэх мэт нөхцөл байдалд орчуулгыг шууд хийдэг. Тухайлбал та аяллаар явж байхдаа гар утсаараа тухайн хүний ярьж байгааг шууд монгол хэлээрээ сонсох юм аа. Та орос, англи, хятад гэх мэт хэлтэй бол тухайн хэл дээр орчуулгыг сонсох боломжтой. Монгол хэл дээрх гаралт нь бага зэрэг гадаад аялагтай буюу акценттай эсвэл хиймэл виртуал шиг сонсогддог. Энэ нь монгол хэлний дуу авианы өгөгдлийн хэмжээ, англи, испани зэрэг өндөр нөөцтэй хэлбэрүүдийг бодвол бага байдагтай холбоотой юм байна. За одоо туршиж үзцгээе. За энэ хоолны нэвтрүүлгийг орчуулж үзье. За эндээсээ хайлт руу орлоо. Энд нь Google AI Studio гэж бичнэ. За энэ хамгийн дээдлийг нь сонгоно. За ишээ Get Start руу орно. За таныг ингээд ороод ирэхээр чинь ийм дэлгэц байх ёстой. За энэ Models руу ороод Speech and Music. За тэгээд хамгийн дээдлийн Gemini 3.5 Live Translate Preview-г нь сонгоно. За тэгэхээр ийм дэлгэц гараад ирнэ. За энэ хажуу талд нь байгаа хэллүүдээс та одоо ямар хэл дээр сонсохыг хүсэж байгаа тэр сонголтоо хийнэ. За Монголыг сонголоо. За ингээд энд дарна. За саяны бид нэр үзэж байгаа энэ хоолны нэвтрүүлэг маань энд байна тийм ээ. За ер нь энд ингээд чагсаад гараад ирнэ таны энэ дэлгэцэн дээр нээсэн бүх одоо платформуд Facebook ч гэдэг юм те. Тэд нэр ингээд нэгнэ. Видео байх юм бол энд ингээд ингээд орчуулбал боломжтой зөвхөн YouTube гэлгүй Facebook, Instagram те байж болно. За тэгээд энэ сонсох гэж байгаа нэвтрүүлгээ юу вэ? Идэвхжүүлнэ. За одоо share дээр дарнаа. За нэвтрүүлгийг гүйлгээд үзье. Та мэдэх үү? Энэ нь үндэстэн өмнөд хятадаас гаралтай бөгөөд чихэрлэг бидний нэрлэдэг зүйл бол маш хятад юм. Хөөе танд тайлгдан гэж найдаж байна. Тайл хэдийн чалгасан байх гэж найдаж. За ингээд харлаа тийм ээ сонслоо бүгдээрээ. Тэгэхээр монгол хэл дээр орчуулга ерөнхийдөө нэг жоохон акценттэй нэлээд одоо яг AI орчуулж байгаа гэдэг мэдэгддэг. Дээрэс нь маш их хоцрогдол бий болдог болж байгаа. Тэгээд интернетийн бас хурдаас бас хамаарч иж магадгүй. За одоо гар утсан дээр хэрхэн ажиллуулдгийг та бүхэнд зааж өгье. За гар утасныхаа апууд руу орно. За тэгээд Google Translate нээн. Дараа нь ямар хэлнээс ямар хэл рүү орчуулах гэж байгаа тэр хэлнийхаа сонголтыг хийнэ. За сонголтоо хийж дуусчаад доотлолт нь Live Translate гэсэн байгаа тэр товчийг таарна. За тэгэхээр сонсох, харилцан ярилцах зөвхөн текст дээр гэсэн сонголтууд байгаа. За одоо бол хоёр хүн хоорондоо ярих гэж байгаа бол харилцан ярилцах гэдгийг сонгоно. За ингээд та ямар ч хэлний бэрхшээлгүй тухайн гадны хүнтэй харилцах болон за хурал цуглаан уулзалтын ярилцлагыг шууд ингэж орчуулж сонсох боломжтой болж байна. За манай энэ мэдээлэл танд таалагдсан бол лайк дараарай. За мөн туршиж үзээд туршилтынхаа талаар комментэд бичээрэй.